За юу яцгаана? Би байна. MC. Би MC. Та хэд За тий. Одоо би та хэдэн штэ. Миний сувгт лайк хийж subscribe хийж дэмжээрэй. За эхлээд хэдүүлээ юу үзэх вэ гэхээр за Among Us тоглож үзье. Би Among Us бараг тоглож байгаагүй тий. Second class-аач. За одоо гайг болсон баг гэж. Би бичлэгийг зав бол надад ерөөс олдохгүй байгаа тийм. За онлайн дээр дараад pinned game. За би оруулж чад. Guys, sorry. Among Us тоглосон чи минийх ерөөсөө орохгүй байсан. Тэгээд би reaction бичлэгийг хийж утсан. Boku Hero Academy. Би нэг үзег байгаа. Манад өнөр яг үзчихсэн. Тэгэхээр би болиулаад одоо энэ талдаа орсон байгаа хэсэг. За. Дүлдсэн байхад өнөختийг онооны аваргураа. За. Тас Жорж чи аним үздэггүй гэж асууж байлаа л да. Юу гэж үнийг хэлэхэд би амьдралдаа 3 хол олон ангитай аним үзэж байсан. Юрдөө 3 хоног би Boku Hero Academy, One Piece би 70 хар нүгэл тэгээд ямар ч зөндөө аним үзсэн. Өлөнд битнүүдийн дайралт, Наруто, Боруто ямар ч зөндөө байгаа тийм. Би сайн мэдэж байна. За метр харсан. Монгол энэ итгэх сонирхолтой ичлэг болоод наасан үе. Монголчуудыг аниме дээр харуулсан 17 түүхтэй андуур хандлага байдаг. Гикуми Тоторогийн түүх, миний хөрш Тоторогийн түүх хоёр хоорондоо ямар ч холбоогүй гэдэг. За ямар ч тааш бичлэг таалагдсан бол илүү үзхийг хүсэх юм бол лайк болон subscribe дараарай. Баяртай. Лайк. Битай лайк дараарай. Лайк, subscribe гэх гүйн please. Лайк, subscribe дараарай. Тэгвэл ямар ч лайк, subscribe дарчаарай. Би Гарахгүй тэдний үндэсний бүх үний спорт буюу сумо биш. Сумогийн хамгийн олон төрүүлсэн бүх нь Монгол бүх гэдгээс ахуулаад л олон жил сумог монголчууд эзэгсэнийг бид сайн мэднэ. Иймээс сумогийн тухай анимд монголчуудын лар арахгүй бол алдсан болох байлгүй. Ямар ч тач Батмөнхийн Батбаяр буюу Гөвшүү зам Батбаяраас санаа авсан дүр гардаг. Хоёрт Хар Баатлар. Бүх цаг үеийн хамгийн алдартай аним сурлуудын нэг болох Хар Баатлар анимын нэгэн хэсэгт сүйтэй цайны лар гардаг бай. Хидэж Black Butter үзэж байгаагүй юм байна. хэсэгч гэлээ өөрөө сүйтэй цай гэж монголоор хэлдэг. Энэ нь үүнийг бусад анимнуудаас илүү онцгой болгосон. Сүйтэй цай монголоор хэлсэн баг та. Миний түрүүн хэлсэнчлэн угийн алдартай аним учраас хэдэн жилийн өмнө Монгол аним группүүдээр энэ нэлээд шуугаад. ステツァイモンゴル風の岩塩入りミルクティーです。 Өөр зарим тохиол Тийм шүү дээ. Сүйтэй цай Монгол эднэр хэлжлээ шүү дээ. Монгол цай гэсэн үг юм баг та. Энэ яг жинхэнэ харуулсан юм байна да. хаад хийсэн. Нэгдсэн улсуудын холбоод Монгол улс багтлаа гэж цухас дурдаад өнгөрсөн. Кеничи Монгол хүчит бүхийн барилдаачдыг хальт харуулдаг. Overlord мөн л Монгол ир. Нэгт Кингэн Амага. Энд спойлер агуулсан шүү гэдгийг сануулъя. This is my Mongolian хүчит бүх. Тулаантай анимнууд дундаас миний л хамгийн дуртай анимнууд нэг нь Кингэн Ашура. Үүний үргэлжлэл манга болох Кингэн Амагагийн 57 дугаар бүлэг дээр гардаг.
Найдангийн мөнх багт гих дүр надад нэлээд л дайжгүй санагдаж байгаа. Ах Бакиг Хингээ Ашур хоёрыг л үзэж ихтэй л Монгол бүхтэй холбоотой тулааж гардгүй юм байх таа гэж гордож ийсэн. Хүсэл маань энэ үрээд биелсэн гэж хэлж болно. Дүрийн хувьд зүгээр л нэг байдаг өөр дүрийн одоо хэд хүчтэйг харуулахын тулд зодуулж өгдөг тийм туслах дүр биш. Нэлээд хүчрхэг тулаанчаар дүрсэлсэн нь улам сонирхолтой. Нэрний хувьд зохиолч нь тодорхой мэдээлэл хийгээгүй ч гэсэн үзэгчид болон миний бие найдангийн болохоор Жуда бүхийн авраг найдангийн төвшин баяраас мөнх хотыг нь хүчит бүхийн 6 удаагийн авраг жигчдийн мөнх хотаа санаа авсан гэж таамагладаг. Харин найдангийн багш Чадамбын сумын азрыг мөн л Монгол бүхийн авраг одоогийн манай ядаргаанд орсон хотын дарга сумын азраас санаа авсан байх магадaltaй. Дүрийн товч түүхийг ярил найд нь 15 наснд Воромд орж сумын азрын доор бэлтгэгдэж 6 жилийн дараа өөрийн багшаа ганц дайралтаар ялсан. Мөн анимийн гол дүрийг идэж ууж их хүч тавьсан маш хүчрхэг дүрээр гардаг учраас энийг бичлэгтээ оруулахгүй байж чадсангүй. Монголчууд үгүй тийм үгүй дайчин зантай л да. За тэгээ өнөөдрийн бичлэгийн түрээ дууслаа. 4 сар завсарсан учраас эргэж. За өнөөдрийн бичлэгчс энэ түрээ дуслаа. Дараагийн бичлэгээр уулзтал түр баяртай.